бичлэг дээр тархиа уртслын номын гол санааг товчлон ярих болно. Дэд гарчиг нь тархиа хэрхэн насан туршдаа эрүүл авч явах вэ? Тархиа хэрхэн насан туршдаа эрүүл авч явах вэ гэдэг чинь өөрөө тархиа насан туршдаа эрүүл авч явах боломжтой гэсэн үг шүү дээ, тийм. Энэ ном дээр биш өөр нэг ном дээрээс уншиж ирсэн юм а. Тэр ном дээр болохоор хүний тархины хөгжил нь бол 30 нас хүртэл байдаг. 30 нас гэдэг бол хүний тархины хамгийн оргил үе. 30 наснаас хойш тархи хаажмаар хөгширж идэг. Тэгээд энэ хөгшин гэдэг бол жам ёсны зүйл учраас бид энийг зогсоох боломжгүй. Харин удаашруулах боломжтой гэж уншиж ирсэн. Харин энэ ном дээр бол хүн насан туршдаа тархиа 100 нас хүртлээр тархиа эрүүлээр нь авч явах боломжтой гэсэн байлээ. Тэгэхээр энэ бол сайн мэдээ гэсэн үг шүү дээ, тий. За энэ ном дээр бол бүр ингэж хэлсэн байна. Насанд хүрсэн хүний оюуны чадварын өөрчлөлтийн гэж хөгшрөлт орно шүү дээ, тий. Энэ оюуны чадварын өөрчлөлтийн ердөө 4-1 ДНХ-гээр тодорхойлогддог болж таарваа. Үлдсэн 4-3 нь орчин амьдралын хэв маягаас буюу хүний өөрийнх нь үйллээс хамаарах ажээ. Тэгэхээр энэ оюуны чадварын өөрчлөлт, энэ янз бүрийн хөгшрөлт, эсвэл оюуны чадвараа сайжирж байгаа энэ үйл явцын ердөө 4-1 ДНХ буюу бидний генээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл та одоо 30 настай байлаа гэхэд эргэжил 31 хүрэхэд та яг 1 насаар ингээд 1 нас нэмчихэж байгаа юм чинь таны тархи чинь гэсэн 1 насаар хөгшөрнөө. Энэ бол жам ёсны зүйлээ гэдэг нь тэр жам ёсны гэдэг байгаа бидний генээс хамаарах зүйл маань ердөө 25% байд юм ээ. Харин таны одоо амьдралын хэв маяг, таны амьдарч байгаа орчин чинь хөгшрөх хэсгийн 75%-ийг нь шийдэх юм байна. Гэтэ угаасаа энэ үнэн байх л та. Хэрвээ одоо энэ зүгээр бидний амьдралын хэв маяг энэ орчин нөхцөл нөлөөлдөггүй, зөвхөн нас нэмлээ гэж бидний генигээ дагаад нас нэмж байгаа юм чинь бүгдээрээ адилхан хөгшрөөд байх юм бол одоо далтай бүх хүмүүс бүгдээрээ адилхан байх хэрэгтэй шүү дээ, тий. Далтай хүмүүсийн оюуны түвшин. Тэгтэл бид нэр ойр орчныхаа далтай хүмүүсийг харах юм бол заримийнх нь оюун санаа нь одоо зарим хүмүүс нь бүр ингээд зөвнөгрөлт явагдсан байдаг бол зарим далтай хүмүүс нь одоо хүртэл ном бичил, одоо хүртэл тархиа ажиллуулаад, одоо хүртэл залуучуудтайгаа оюун уралдуулаад явж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид насал нэмэх юм бол угаасаа бидний оюун ухаан тархи маань хөгширж байгаа гэдэг ойлголт бол дээр үе ойлголт байх нь одоо орчин үеийн тархи судлалд бол хүний амьдралын хэм маяг, амьдралын орчин бол хөгшрөх хэсгийн 75% шийддэг болохыг аль хэзээ баталсан юм байна. Тэгэхээр энэ ном дээр товчхондоо та 100 хүрсэн ч гэсэн таны тархи чинь эрүүл саруул байхын тулд таны амьдралын хэм маяг чинь ер нь ямар байх ёстой юм бэ гэдгийг л маш дэлгэрэнгүй бичсэн гэсэн үг. Энэ номыг заавал унших шалтгаан бол энэ гэсэн үг. Яагаад гэхээр сая ингээд бидний амьдралын хөгшрөлт одоо нас нэмлээ гэж жам ёсороо хөгшөрдгүй юм байна. Бидний амьдралын хэм маяг өдөр тутамдаа яаж амьдарч байгаас хамаарат бидний хөгшрөх хэсэг нь 75% шийдэгдэх юм байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ ном дээр энэ бол сайн мэдээч гэсэн. Энэ ном дээр хэлж байгаагийн дагуу та амьдрах юм бол та өөрийнхөө хөгшрөлтийн хурдыг 75%-аар одоо ингэж бууруулж юм уу өөрчлөх боломжтой гэсэн. Эсвэргээрээ та энэ ном дээр гарч байгаа амьдралын хэм маягаас эсвэргээр нь амьдрах юм бол, тий. Энэ дээр зааж өгснөөс бүр эсвэргээр нь амьдрах юм бол та өөрийнхөө хөгшрөлтийн хурдыг 75%-аар бүр нэмэх ч гэсэн боломжтой гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр айгүй осолтой гэсэн үг. Гэхдээ бид нэр өдөр тутамдаа тархиа одоо эрүүл байхын тулд хэрхэн амьдрах вэ гэдгийг сурахаасаа өмнө эхлээд тархины маш чухал хоёр онцлогийг заавал сурах хэрэгтэй. За энэний нэг нь болохоор тархи маань уян хатан чанартай буюу нейропластик гэж байгаа. Энэ маань зүгээр энгийн үгээр хэлэх юм бол хүний тархи ашиглагдаж буй байдлаасаа хамаарат бодитоор өөрчлөгдөж идэг. Яг бодитоор физикл бидний тархиа бид хэрхэн ашиглаж байна гэдгээс хамаарат яг физикл тархи маань дотроо бүтцээ өөрчилж идэв байна. За нэгэн жишээ гэх юм бол Лондонгийн таксны жолооч нарын тархийг судалсан туршилт байгаа байл да. За энэ дээр болохоор яагаад Лондонгийн таксны жолооч нарыг авсан бэ гэхээр энэ Лондонгийн одоо тэр зам нь өөрөө амар тийм төөрдөг башин шиг ямар ч эмх зэгцгүй байдаг. За дээрэс нь 25,000 гудамжны нэрийг цээжлээд тогтмол санаж байж такси барих эрхийг олж авдаг. Тэгээ зам нь бүр юм төөрдөг башин шиг байдаг учраас нэлээд газар зүйн байрлал сайтай хүн л тэр таксны жолооч болох эрхийг авах боломжтой байдаг гинэ. Тийм дэж таксны жолооч болох гэсэн хүмүүсийн 4-3 замынхаа дундаас шантардаг. Яаж игээд тэнцлээ гэхэд өдөр тутмын ажил нь сүрднээр том даваа болно. Ягаад тэгэхээр угаасаа тийм нэг зам нь тийм ушгирсан юм шиг төөрдөг байшин шиг замтай учраас Лондонд хүмүүс такси барих юм бол өөрсдөө ч замаа мэдгүй таксны жолоочд л шууд даатгадаг. Тэгэхээр таксны жолооч бол маш сайн мэдчих хэвээр байд юм байл та. Тэгээд одоо эрдэмтэд маань болохоор тэр хүмүүсийн тархийг судлаж үзсэн. Энэ хүмүүс одоо ингээд арай бусад хүмүүсээс онцгой тархитай учраас энэ газар зүйн байрлалыг ингэж цээжлээд гинүү. Илүү одоо газар зүйн байрлалыг цээжилдэг хэсэг нь энэ хүмүүсийн төрмөл том байна уу гэдгийг судлаж үзсэн. Тэгсэн чинь судалгааны туршилтын үндсэн дээр бол маш сонирхолтой хариу гарсан нь угаасаа тэр хүмүүсийн тэр газар зүйн байрлалыг цээжилдэг тархиныхын тэр хэсэг нь том байгаагүй. Тэр хүмүүс харин шалгалтанд бэлдэх явцад бүр өөрсдөө яг хичээгээд энэ газар зүйн байрлалыг тэр гудамжнуудын нэрийг цээжлэх ёстой, энэ төөрдөг байшин шиг гудамжнуудыг би цээжлэх ёстой гэд хичээх явцад тархиныхын тэр газар зүйн байрлалыг цээжилдэг хэсэг нь томорсон байсан. Бүр хамгийн сонирхолтой гэх юм бол
тэтгэврт гарсныхаа хэдэн жилийн дараа тэр хүмүүсийн тархийг дахин судлаад үзсэн чинь тархиныхаа тэр газар зүйн байрлалыг цээжилдэг хэсэг нь буцаад агшсан байсан. Тэгэхээр энэ маань юу гэлтэж байна гэхээр тархины маань невропластик буюу тархичин уян хатан чанартай гэж сүүлийн үеийн ном судалгаан дээр маш их яриад байгаа шүү дээ. Тархи бол уян хатан чанартай гэж. Тэгвэл энэ тархины уян хатан чанар гэдэг ам юу хэлж байна гэхээр энэ таксны жолоочид та өөрөө тархинд маань ингээд маш олон өөр хэсгийг хариуцсан хэсэг байгаа шүү дээ. Одоо сэтгэл зүйг хариуцсан хэсэг байна. Газар зүйн байрлалыг хариуцсан хэсэг байна. Логикийг хариуцсан хэсэг байна. Гэх мэтчлэнгээр ингээд тархин дотор маань өөр хэсгүүд маань өөр зүйлийг ингээд хариуцсан байдаг шүү дээ. Тэгэхээр та энэ өөр зүйлийг хариуцсан хэсгийнхаа аль хэсгийг нь илүү их ажилуулж ийн тэр хэсгийг та ажилуулах тусам чинь тэр хэсэг чинь бүр жинхнээсээ бодитоор физиклээр томордог гэсэн. Харин эсвэргээр аль хэсгийг та ашиглахгүй тэр хэсэг чинь агшиж идэг гэсэн. За хоёр дахь тархины маань нэгэн гоё онцлог нь гэх юм бол тархи маань хэцүү зүйлтэй тулгарх тусмаа хөгжиж идэг. Амархан зүйлтэй биш, тав тухтай зүйлтэй биш, илүү хэцүү, сорилтонд орох тусмаа тархи маань илүү их хөгжиж идэм юм. Тэгэхээр энэ ном дээр нөгөө нэг өдөр тутмын амьдралын хэм маягийг ярина гэсэн. Тэгэхээр өдөр тутамдаа бид нэр энгийн амьдралынхаа явцад өдөр тутамдаа яаж тархиа хэрхэн одоо сорих вэ гэдэг талаар энэ дээр гарна гэсэн үг. За тэгэхээр гол санаалгаа оръё. Тэгэхээр сая бол тархины хамгийн чухал энэ номыг бүхэлд нь уншихад хамгийн чухал ярьсан хоёр зүйлийг нь ярьлаа. Тархи бол уян хатан чанартай буюу тархиныхаа аль хэсгийг илүү их ажилуулан тэр хэсэг нь томорж идэг, аль хэсгээ та ажилуулахгүй тэр хэсэг нь агшиж идэг. За хоёр дахь нь бол тархийг хэцүү зүйлтэй тулгууруулж тархиа илүү ажилуулах тусам сорилтонд оруулах тусам ер нь бол тархи маань илүү их хөгжиж идэм байна. Тэгэхээр нас ахлаа гэд хөгшөөх биш. Нас ахсан ч гэсэн та тархиа үргэж шинэ юмд сургаж шинэ юм руу оруулж шинээр та өөрийгөө сорьж авах юм бол таны тархи чинь илүү хөгжиж байна гэсэн. За өдөр тутамдаа тэгвэл тархиа хэрхэн хөгжүүлэх вэ гэхээр хамгийн чухал нь нэгдүгээр хөдөлгөөн. Хөдөлгөөн маш чухал. Хөдөлгөөн яагаад чухал вэ гэхээр энэ ном дээр бол хувьсгалын онолын үүднээс тайлбарлаж байгаа байхгүй юу? Хувьсгалын онолын үүднээс харах юм бол бид нэр одоо дээр үед хүн төрөлхтөн үүснээс хойш балар эртний үеэс хойш бодоод үзэх юм бол 1.5 сая жилийн хугацаанд бидний бие махбод огт өөрчлөгдөв юм байна. Аль дээр үед тэр балар эртний үед амьдарч исэн генээр л бид нэр одоо хүртэл тэр өвгдээц юм бие махбод тэр ген л одоо хүртэл бид нар дээр өв боломжлогдоод ирчихсэн. Тэгтэл бидний амьдарч байгаа энэ орчин чинь тэр балар эртний өвгдээцээс маань шал өөр орчинд бид амьдарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт бидний энэ бие махбод чинь нэг хэвэндээ байгаа учраас тархи маань ямар үед хөгждөг байсан яг тэр зан үйлийг бид нэр одоо хийх бол хөгжихгүй мэй л та. Тэгтэл тархи маань ямар үед дээр үед юу яаж хөгждөг байсан бэ гэхээр тархийг бодоод үзэх юм бол тархи чинь хүний биеийн жингийн 2% эзэлдэг. Ийм хөнгөн эзэлхүүний үед бол бага. Тэгсэн хэрнээ хүний биеийн энергийн 20% дангаараа тархи зарцуулж идэг. Маш өртөг өндөртэй тархи гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт дээр үед нөгөө хоол хүнс хомс байсан үед болохоор хүмүүс ерөөсөө тархиа бага ажилуулдаг гэсэн балар эртний үед. Ерөөсөө цаанаасаа өөрөө хүний бие махбод нь ген чин амьд явах чухал шүү дээ. Ген маань яавал амь насанд минь аюулгүй юм. Яавал би эрүүл байх юм. Яавал би аюулгүй байх юм бэ гэдэг дээр л бидний ген ажиллаж идэг. Орчин үеийн хүмүүс бол хувийн хөгжил мөчлөдөг өөр юм яриад байгаа ч гэсэн бидний бие махбод бол яавал би аюулгүй байх вэ гэдэг дээр илүү их ген маань ажиллаж идэг. Тэнгүүд тэр ген маань дээр үеийн нөгөө балар эртний хоол хүнс хомс байсан үедээ болохоор тархиа илүү их ажилуулах юм бол нөгөө нэг хоол хүнс хомс байх чинь ходоодонд арай гэж олж авсан хоолоо бүгднийг тархиа ажилуулахдаа зарцуулаад иж болохгүй шүү дээ. Тийм учраас балар эртний хүмүүс ямар үе тархиа ажилуулдаг байсан бэ гэхээр ерөөсөн аюултай амь насанд нь аюул учрах юм уу? Аль эсвэл өөрсдөө хоолоо олж идэхтэл тархиа ажилуулдаг байсан. Тэр тийм биш ямар нэгэн аюул учраагүй үед бол тархиа ажилуулдаггүй байсан. Тэгж тархиа ажилуулахгүй байх нь дээр үеийн балар эртний хүмүүс амь насанд нь ашигтайсан. Яагаад тэгэхээр хоол хүнс хомс учраас тархиа бага ажилуулж иж нөгөө хоол нь удаан шингэнэ гэсэн үг шүү дээ. Тэнгүүд бидний тархи маань ямар үед одоо хөгждөг вэ гэхээр их төвхтэй хөдөлгөөн хийж байгаа үед ялангуяа гүйж байгаа үед ягаад тэгэхээр нөгөө балар эртний хүмүүс маань балар эртний бидний өвөг дээдс маань одоо хоол олж идэх гээд гүүх ч юм уу эсвэл бол араатай амтыг бидний ардаас гүйж юм бол аюултай зүйл тохиолдож байгаа учраас маш хурдан гүйдэг байсан. Тэгэж гүйж хахад тархи маань одоо яах вэ гэж ажиллаж идэг байсан. Харин бид нэр гүүхгүйгээр ингээд тайван суух юм бол бидний энэ ерөөсөө балар эртний энэ бие махбод ген маань ингээд бид нэр тайван сууж явах юм бол аюултай зүйл болоогүй юм байна. Хоол хүнстэй хайх шаардлагагүй одоо бүх хоол хүнс маань байгаа юм байна. Ямар нэгэн аюултай зүйл болоогүй юм байна. Тийм учраас би эзэн маань сууж ийн. Тийм учраас тархиа бага ажилуулах хэрэгтэй гэд кодлчихсан байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өнөөгийн бид нэр одоо ажлынхаа шаардлагаас болоод ч юм уу энэ орчин үеийнхаа амьдралтай хүл нийлүүлээд өдөрт аюул олон цаг сууж байгаа шүү дээ. Гэхдээ олон цаг суух юм бол бидний энэ дээр үеийн бие махбод байна. Манай эзэн тархиа ажилуулах шаардлага байхгүй юм байна гэд тархиныхаа хүчин чадлыг багасгаж идэг. Харин идэвхтэйгээр хөдөлж байгаа нөхцөлд тархиа ажилуулах шаардлагатай байгаа юм байна гэд тархиа ажилуулж идэм байх. Тэгэхээр одоо өнөөгийн бид нэр бол суугаа байна гэдэг чинь л ер нь бол тархиа өгчүүлж байгаа хэлбэр. Гэхдээ одоо орчин үеийн бид нэр угаасаа суухаас өөр
аргагүй штэ гэж суугаад ах юм бол тархи маань өвчээлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр орчин үеийн амьдралын хэм маягаас үл хамааран та өөрөө одоо тархиа илүү хөгжүүлэхийг хүсэх юм бол суух биш илүү хөдлөх хэрэгтэй ахна. Тэгээд энэ ном дээр бүртгэгдсэн мэлээ. Хэрвээ та тархиа эрүүл залуугаар байлгая гэж бодож ивэл одоо сандалтайгаа бүр дайн зарлаа гэж хэлсэн. Суух тусмал таны тархи чинь илүү хөгжин. Тийм болохоор аль болохоор одоо босоо ширээн дээр ажиллаа хийдэг ч юм уу. Эсвэл бол 40 минут суугаад 10 минут заавал босох ч юм уу. Тийх мэтэр аль болохоор их сандалтайгаа дайн зарлах тусам таны тархи чинь эрүүл урт наслын шүү гэсэн байна. За жишээ нь энэ дээр ингэсэн байна. Аэробикийн дасгал хийхэд гиппокампусын хэмжээ томорч байгаа нь харагджээ. Аэробикийн дасгалыг хийхэд гинэ. Гиппокампус гэдэг чинь бидний сурах үйл явцыг удирддаг ой тогтоолтын маань удирддаг хэсэг шүү дээ, тий. Тэгсэн чинь энэ хэсэг нь дасгал хийхээр томордог гинэ. Нэг жил дасгал хийхэд гиппокампусын эзэлхүүн 2% нэмэгдэжээ. Нэг жилийн туршид хийхэд эзэлхүүн нь бүр 2% томорд юм байна. Харин 60-аас дээш настай хүмүүсийн ихэнх нь гиппокампусын эзэлхүүний жилд 1-2% алдаж байдаг. 60-аас дээш нас гэдэг чинь нэлээд хөгшрөлт нь явагдаж эхэлсэн үе гэсэн үг шүү дээ, тий. Тэгтэл 60-аас дээш насны хүн жилийн дотор энэ гиппокампус буюу энэ ой тогтоолт болон сурах үйл явцын хариуц эсэх нь 1-2% агшиж байдаг байтал нэг жилийн турш тогтмол идэвхтэй дасгал хийснээр энийхээ эзэлхүүнийг 2% бууруулах боломжтой юм. Тэгэхээр тогтмол дасгал хийх юм бол энэ 1-2% багасдаг, дасгал хийхгүйгээр жам ёсороо хөгшөхөд 1-2% багасдаг. Тэгтэл дасгал хийснээр 2% буцаагаад томруулж болно гэдэг чинь үндсэндээ ер нь бол хөгшрөлгүйгээр бид нэр тархиа эрүүл авч явах боломжтой гэдгийг бүрэн баталгаа тоогоор гараад ирсэн байна, тийм ээ. Хоёр дахь чухал хүчин зүйл нь болохоор бодлын тижээлгээд гэсэн гарчтай мэлээ. Бодлын тижээлэхээр ер нь бол тархиндаа хэрэгтэй нөгөө нэг витаминууд, шин тижээлүүдийг өгөх ёстой гэдэг тал дээр тэгээд ер нь ямар хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглүүл бидний тархинд тустай вэ гэдгийг маш дэлгэрэнгүй гарсан байлээ. Гэтэ энийг ярих юм бол өнөөдрийн бичлэг бараг дуусахааргүй нэлээд дэлгэрэнгүй одоо ямар витамин тархинд хэрэгтэй, энэ тэр витаминууд нь ямар хүнсэнд байд юм бэ гэдгийг бичсэн байлээ. Тэгэхээр тэрийг бол та номноос шууд уншаад олчих байх. За тэрний дараа нь болохоор бас нэгэн чухал зүйл байсан нь зожиг тархи гэж байдаггүй гэсэн гарчтай. Энэ зожиг тархи гэж байдаггүй гэдэг нь болохоор хүмүүс ерөнхийдөө бол одоо бид нар чинь ингээд амьдтыг бодвол хүч султаа одоо бүргэд мөрөдөд байдаг бид нар тийм хуцаараа байхгүй ер нь бол амьдтыг бодвол султ ороо хэрнээ амьдтыг бид нар удирдаад захираад одоо хүртэл ингээд амьд байгаад байгаа шүү дээ, тий. Дээр үеийн тэр одоо хүнд хэцүү нөхцөл байдалд ч гэсэн бид нар ийм хүч байхгүй хэрнээ амьд үлдчихсэн байгаа. Энэний шалтгаан амьд үлдсэн шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө хамтын ажиллагаа гэж үздэг. Хүмүүс хоорондоо хамтарсны хүчиндээ бид нар өнөөдөр ингээд дэлхийг захираад явж байна. Тэгээгүй байсан бол хүмүүс хоорондоо хамтарч чадаагүй бол дээр үеийн тэр балар эртний үед бол хүмүүс аль хэзээ устдад алга болчихсон байх байсан гэж үздэг. Тэгэнгүүт бидний тархи чинь ерөөсөө хүнтэй харилцаж байхдаа илүү хөгжиж идэм юм. Хүнтэй харилцах явцдаа. Харин эсвэргээрээ ганцаараа байх юм бол тархи маань байнгын мөнхийн сэрэмжтэй. Ягаад гэвэл дээр үеийн балар эртний үед бол бид нэр ганцаараа байна гэдэг чинь ер нь бол шууд үхлийг зөгндөг байсан юм. Одоо ганцаараа байх юм бол хаа нэг гадраас нэг арслан ч юм уу гараад ирэх юм бол тэр арслантай толдож чадахгүй ч шууд үхдэг. Аюултай ер нь тэр нөхцөл байдал ганцаараа байна гэдэг нь үхлийг зөгндөг байсан учраас тийм болохоор нөгөө тэр дээр үеийнхэн генүүд бид нэр одоо удирдаад одоо хүмүүс ганцаараа байхаараа айдаг, түгшдэг, сандардаг. Гэр дотроо зүгээр өөрхөн гэр дотроо байгаа ч гэсэн ганцаараа байхаар айгаад идэг. Харин гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу найзуудтайгаа байхдаа айхаа болчдөг. Энэ маань бидний ген биднийг удирдах чинь гэсэн үг л дээ. Тэнгүүд ганцаараа тарих яадаг вэ гэхээр хүнтэй харилцаанд ордгоо ганцаараа байгаа тарих бол мөнхийн айцтай. Ерөөс шин юм бодож суралцах талаар огт бодохгүй мөнхийн айцтай. Тэгэж айцтай байж байгаа нэг ганцаараа байгаад ах юм бол сэтгэл готролд ордог ч юм уу тий. Эсвэргээрээ хүн хоорондын хүнтэй хамт байхдаа хүмүүс айх айцгүйгээр хүнтэй хамт байгаа учраас илүү шин санаа олж идэг, шин юм сэтгэж идэг, шин юм суралцж идэг юм бидний тарих. Тийм болохоор товчхондоо та тарихаа илүү хөгжүүлэх гэвэл хүмүүстэй маш их харилцаанд орж явах хэрэгтэй гэсэн. Өдөр тутамдаа харилцаанд орж явах хэрэгтэй. Бидний жишээ нь энэ дээр ингээд судалгаа хийсэн байхгүй. Бидний тархин дотор ингээд хүн хоорондын харилцааг хариуцдаг хэсэг байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр хэсэг ингээд хүнтэй харилцахгүй байх юм бол тэр хэсэг нь яг ингээд бодитоор бүтцэн ингээд агшиж идэг. Тэгээд ингээд агшаад эхлэх юм бол агшчихаар чинь буцаагаад дараад агшсан тэр хэсэг нь агшсан байж хахад хүнтэй харилцах юм бол буцаагаад нөгөө хүнийхээ юу хэлж байгааг сайн ойлгохгүй ч юм уу. Эсвэл бол одоо бид нэр ингээд уурлахаараа ярваадаг, баялахаараа инээдэг гэх мэтчлэнгээр ингээд хүний нүүрний хувирал байгаа шүү дээ, тий. Хүнтэй харилцахгүй болоод тэр хэсэг нь агшаад ирэх юм бол хүний тэр нүүрний хувирлыг анзаархаа болдог. Тэр хэсэг нь агшчихж байгаа учраас эсвэргээрээ бид нэр хүнтэй байнга харилцах тусам тэр хэсэг нь томроод тэлжидэг. Тэгээд томроод тэлэх тусмаа бид нэр илүү их одоо хүний нүүрний хувирлыг анзаардаг ч юм уу. Илүү их одоо ууртай хүнтэй яаж харилцах юм, баярлцсан байгаа хүнтэй, гүнгэлцэн байгаа хүнтэй яаж харилцах юм бэ гэдэг тал дээр илүү их сурж идэг, хөгжиж идэг. Бас нөгөө хүнээсээ байнга өөр зүйлсийг ч гэсэн харилцаанууд бусад зүйлсийг ч гэсэн нөгөө хүнээсээ суралцж идэг. Тийм учраас та тархиа хөгжүүлээ, эрүүл байлгая гэвэл хүнтэй байнга харилцаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний бие махбод чинь 1.5 сая жилийн хугацаанд өөрчлөгдөв гэж штэ бидний ген. Тэгвэл өвгдээц маань
хүнтэй харилцаж байхдаа л илүү их хөгждөг байсан. Хүнтэй харилцахгүй ганцаараа байх юм бол айдас давтаал байж идэг байсан учраас нөгөө бие махбод маань одоо орчин үеийн нийгэмд бид хүнтэй харилцахгүй байсан ч гэсэн болно л доо. Гэхдээ л бид нэр одоо тэр нөгөө бидний ген маань генээсээ зогтох боломжгүй шүү дээ, тий. Тэгэхээр ген маань одоо ч гэсэн бид нарыг удирдах байгаа учраас ганцаараа байх юм бол мөнхийн айдастай, мөнхийн гонигтай байдаг. Харин хүнтэй уулзах юм бол тарих маань тайвшраад аюул эрсдлийн талаар бодолгүйгээр илүү их хөгжиж идэг учраас угаасаа генээсээ бид нар зогтох боломжгүй учраас тэгэхээр та 100 нассан ч гэсэн тарихаа эрүүл саруулахаар нь бүр илүү 100 нассан ч гэсэн тарихаа бүр илүү их хөгжүүлэх хүсэх юм бол хүнтэй байнга харилцаж явах хэрэгтэй юм байна. За мөн тархин дэх тачаал гэд бэлгийн харилцааны тухай гарч илээ. За бэлгийн харилцаа гэдэг бол угаасаа биеэрээ хөдөлж байгаа. За дээрэс нь тэрийг хийхэд бол хүнд маш гоё ад жаргалын гормон ялгардаг учраас тархинд бол сайн тогтмол бэлгийн харилцаанд ордог хүмүүсийн тархины эрүүл мэнд сайн байдаг гэж гарч илээ. За мөн дээрэс нь унтах талаар гарсан. Илүү их унтах гэдэг чинь ер нь бол биеийн доторх хороо гадагшлуулж байгаа. За дээрэс нь тархин доторх ч гэсэн хортой одоо хэрэггүй мэдээллүүдийг шүн унтж яхад тархи маань устгаж идэг хэрэгтэй мэдээллүүдийг урт хугацааны ой тогтооллоо оруулж идэг учраас тогтмол цагт унтаа тогтмол цагт сэрнэ гэдэг нь тархины эрүүл мэндэд, биеийн эрүүл мэндэд ч гэсэн хэрэгтэй учраас унтах нь бас тархины эрүүл мэндэд маш чухал гэж гарсан. За энэ мэтчилгэнгээр ер нь ингээд өдөр тутамдаа та тархиа хэрхэн сорих вэ? Өдөр тутамдаа 100 нассан ч гэсэн тархиа эрүүл саруул авч явахын тулд ямар зүйлсүүдийг хэрэглэх вэ? Юу гэдэж уух юм? Ямар хөдөлгөөний хийх юм? За жишээ нь одоо гадаад хэл сурах нь, эсвэл бүжгээр хичээлэх нь ч юм уу те тархинд бол маш чухал гэх мэтчилгэнгээр тархиа эрүүл саруул авч явахын тулд яах ёстой вэ гэдгийг маш дэлгэрэнгүй бичсэн байлээ. Та ингээд анзаарах юм бол би баг нуглаагүй хууц гэж байхгүй. Энэ нугалж байгаа нь болохоор би яг хэрэгжүүлэх зүйл байгаа хэсгээ нугалдаг байхгүй. Тэгэхээр энэ маань ийм зузаан хэрнээ онол гэхээсээ илүүгээр яг амьдрал дээр тэгвэл энийгээ би яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг зүйлсүүдийг бичсэн байсан учраас маш гоё практик ном байлээ. 100 насалсан ч гэсэн тархиа эрүүл саруулаар авч явахын тулд энэ номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй гэж хувийн зүгээсээ санал болгоё. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.